За сайн байцгаана уу. Өнөөдөр би та нартай зориулаад нэг ийм мэдээллийг өгье гэж бодож байна. Тэгэхээр 45-аас дээш насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн донд тохиолдог бие болон сэтгэл зүйн өөрчлөлтүүд нь ямар байдаг талаар би ер нь яриа явж байгаа. Тэгэхээр ер нь 50 настай хүмүүс ямар зүйлийг мэдэрсэн, би өөрөө ямар зүйлийг мэдэрчээсэн, бусад хүмүүс ямар зүйлийг мэдэрдэм байна гэдэг талаар бас 50 насны өөрчлөлт гэдэг юм уу тиймэрхүү влогууд хийсэн байгаа. Та нар тэрийг бас үзээрэй. За тэгээд биеийн хотод гардаг өөрчлөлтүүдэд ямар одоо эмнэлгийн зүгээс, эрүүл мэндийн ажлын зүгээс тусламжийг үзүүлэх боломжтой вэ гэдэг талаар мэдээлэлүүд өгсөн. Та нар одоо нүүрний, арсны арчилгааны талаар би юу хийдэг талаар та нар тэрийг харсан байх гэж бодож байна. За тэгээд нүдний одоо хуур ашилт нэлээд идэвхтэй явагддаг. Тэгэхээр тэр үед тусаадаг им болон бусад одоо зүйлүүдийг талаарх влогийг үзэж мэдээлэл аваад өөртөө хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. За тэрнээс гадна юуны талаар одоо бусад юмнуудын талаар би одоо ингээд дараалтаа яриа явж байгаа. Тэгээ би энэ одоо өтрөөний хуур ашилт гэдэг юмны талаар яриа гэж бодож байна. Тэгэхээр энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Энд одоо хамралтай гэр бүлийн гишүүдийн одоо ялангуяа нөхрүүд нь бас анхаарал татах ийм одоо асуудал гэж ингэж би бодож байгаа. Тэгээ тийм учраас эмэгтэйчүүдийн асуудлаа гэд битгий ингэж хаяараа гэж ингэж хүсмээр байна. Тэгэхээр би залуухан эмч байсан. За би нэг тохиолыг хэлье. Тэгээ би залуухан эмч байсан. Тэгээд би хүлээ авах төр нэг удаа ажиллаж байсан. Тэгэхээр энэ одоогоос нь 25 жилийн өмнөх юм ярих гэж байна гэсэн үг. Тэгэхээр байжсэн чинь нэг ийм эмэгтэй ирсэн төргнээр тэгээд доош цуцаалдаа даа гэд иржсэн. Тэгээд би ингээд үзлэгийн орон дээр ингээд үтсэн чинь ерөөсөн ингээд нүжирсэн тийм бөөгнөрсөн хүрэн ийм цуснал гараад исэн байхгүй. Тэгээд ингээд нэг найз нь дагуулад ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэйгээс чинь та ингээд ягаад ингээд цусаалдсан шалтгаанаа мэдэж гэнэ гэсэн чинь уйлалээсэн. Тэгээд би одоо яасан болоо гэж за та дагаж ирсэн нөгөө хүн найз нь ингээд за төр гарч яахгүй юу гэд хэлсэн байхгүй. Тэгээд нөгөө хон гарсан. Тэгээд би нөгөө эмэгтэйгээс чинь ингээд би тэгээд ерөөсөө уучраа болохгүй байсан л одоо яах ёстой юм болоо гэх. Тэгээд миний дээр ажилтдаг ахлах эмчийг дуудаад тэгээд үтсэн тэгсэн чинь тэр эмэгтэй өөрөө тийм нөгөө өтрөөнийх нь хан ингээд өргөцсөн байсан. Тэгээд за тэгээд уншин тодорхойлол тэр хүндэт нь ойдол тавьсан. Тэгээд дээш нь тасаг руу ингээ хөвтүүлэхээр болж байгаа юм л да. Тэгээд яг хуу дараа нь нөгөө эмэгтэй чинь таавшраад тэгээд ярьсан тэгсэн чинь нөхөр нь өөд болоод ингээд нэлээ уудсан. Тэгээд нэг сарамсаргүйгээр одоо яадгийн нэг хүнтэй танилцаад тэгээд хоёулаа холбоотой байж байгаа. Тэгээд бэлгийн харьцаанд орсон чинь өтрөнийх нь артлын хаан ингээд урагдсан гэдэг. Тэрийг мэдээгүй. Тэгээ бэлгийн харьцаанд орсны дараа маш их хэмжээний цус гараад тэгээд би одоо ямар сони миний одоо биений юм зогссон байсан. Тэгээд одоо энэ одоо юу болсон бол хавдар болцсон юм болов уу гэж би бодоод тастай амар айсан ингээд ярьж байгаа байхгүй. Тэгээд таны одоо ингээд бэлгийн харьцаанд орсон тэрнээс болоод ингээ артлынх нь юу нэмтэр урагдаад тэгээд тэнд нь ойдол ингээ тавилаа. Та ингээ хавдар гэж санаа зовох хэрэггүй гэдгсэн чинь би танаас ганцхан юм гоё гэсэн юу гэсэн чинь энэ урагдтал байсан гэдэг талаар одоо юу миний намайг дагаж ирсэн манай найз болон эргэн тойрны хүмүүст битгий хэлээрээ тэгээд дээрээс нь өвчнөөхөө журнал битгий бичээрээ надад аягүй хичгэвтэр ингээд тэгжсэн байхгүй. Тэгээд би одоо энийг би ингээд бодоход яг ийм одоо урагдталч гэдэг юм уу ийм юм болвол зөвхөн одоо нэг удаа тохиол таарч аагүй бас ингээд нэг цөөн тоогооч гэсэн клиникийн практикт ингэж гардаг талаар би дараа нь ингээд уншиж байсан. Тэг яг үндсэндээ гэвэл би өөрөө уншилж чадахгүй. Тэр залуу эмч чинь мэдхгүй. Тэгээд тэр өөрийнхөө удиржсэн ахлах эмчтэй тэр хүн л унш тавьсан. Тэгээд арга хэмжээгийн зөв авсан байгаа. Тэгээд хэрвээ тэр зөв уншлагдаагүй байх юм бол одоо халдвар дамжаад тэгээд цусаалдаад бас аюултай нөхцөл байдал үүсэх байсан. Тэгээд одоо ингээд юу ингээд юм уншиж хахад ерөнхийдөө болохоор цэвэрлтийн нас ингээд явагдаад эхлэхээр өтрөөний одоо чиг шиглэлийг бий болгодог. Тэгээ эсүүдийн үйл ажиллагаа бол
тэр өнд өвчнөөс ялгардаг тэр даавраас хамааралтай байдаг. Тэгээд тэр дааврын хэмжээ буурахаар тэр эсүүдийн одоо ялгаруулдаг, шүүрд ялгаруулдаг эсүүдийн хэмжээ нь ингээд багасаад тэгэхээр ингээ өтрөө бол хуурашдаг. Тэгээд тэр нь бол эмэгтэйчүүдэд ямар байдлаар илэрдэг вэ? Жохон захтандах ч юм уу, эсвэл ингээ жохон эргэндэх ч юм уу, иймэрхүү шинжээр илэрдэг. Тэгээд дээрэс нь одоо яг нь ойр орхон цистит ингээ тусаад байдаг. За иймэрхүү юм шинж илэрнэ. За тэрнээс гадна бэлгийн харьцаанд орлоо гэхэд өвдөх юм шин нартай болдог. Тэгээд тэрнээсээ болоод санаа зовоод одоо нөхөртөж хэлж чаддгүй. Тэгээд ингээ иймэрхүү байдал тэгээд эмчид очдоггүй. Тэгээд иймэрхүү юмнууд бол үүсдэг. Ер нь бол төрснөөс хойш манай Монгол эмэгтэйчүүд ер нь эмчд бол барагтаа бол очдоггүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо үзүүлж харуулж авах шаардлагатай байдаг. За тэгэл бараг цэвэрсэн ингээ ботчих юм бол өөрийгөө одоо эмэгтэй хүн биш гэд ингээ ботчих. Ерөөсөө үзлэг шинжилгээнд очдоггүй байдаг. Гэтэл цаана одоо ингээд өтрээ хуурайшдаг ийм юм үүсэт байдаг бахан. За тэгээд мэдээж өтрээний хамгаалах шин чанар буураад ирэхлээр одоо үрүүсэлт их амархан одоо өртөмтгий болдог ч юм уу. За тэгээд дээрэс нь нөгөө бие төрөнд хэлсэн тийм ээ. Шээсний одоо цистит дахин дахиад иймэрхүү юмд гард юм аа. Тэгэхээр энэ нь дэмжлэгээ байна уу гэвэл байдгаа. Тэгэхээр нэгдүгээрт нь бол эмчийн тэр хүнийг үзээд одоо хавдрын одоо янз бүрийн юм гэр бүлийнх нь байна уу, удамд нь байна уу, аль эсвэл одоо яадгийг бусад одоо харшлах юм байхгүй байна гэж ингэж үнэлсэн тохиолдолд одоо дааврын эмчилгээг ингээ хийж байна. За тэгээ энэ дааврын эмчилгээний хувьд тэгэхээр ийм юу байгаа? Өтрийгэр хийдэг ийм юу баг тунтай ийм дааврын эмчилгээнүүд байгаа. Тэгээд энэ дааврын эмчилгээг ингээд хийнгүүд ядынхэл энэ болохоор бүхэл нөгөө системийн буюу бүх организм нөлөөлдөг тэр идэвх нь бол багтай. Яг тэр хэсэгтээ ингэж нөлөөлнө. За тэгээ би та нарт ингээ үзүүлэх юм бол одоо ийм эрдэ тэгээд ийм юутайгаа. За тэгээд энийхээ болонд яг энийг удаах ч үгүй. Энийг удаах нь бол байгаль жоохон ээл муутай. Тэгээ энэ нь болохоор ийм юутай. Тэгээ энд нь ийм эмээ ингээд суулчаа хийчин. За тэгээд өтрөө рүүгээ ингээд шахаад ингээд хийчдэг байхгүй юу. За тэгээ ийм юмыг хийнэ. Тэгэхээр энэ нь болохоор би хэлсэн тий хамгийн түрүүнд эмч энэ эмийг хийх үгүй юу гэдэг асуудлыг шийдэн. Тэгээд тэрний дараа энэ нэмийг хэрэглэн. За эмзүүчдийн зүгээс ямар зөвлөгөө өгдөг вэ гэхлээр яг эхний 2-7 хоног өдөр болго энийг хийдэг. Тэгэхээр орой бүх зүйл бэлэн болоод ингээд унтсныхээ унтах гад хэвтэгтэй энийг ингэж хийн. За тэрнээс хойш болохоор 7 хоногт 2 удаа хийдэг. Тогтсон өдрүүдэд хийдэг учиртай. Яагаад тэгэхээр эхний 2-7 хоногт өдөр болго ингэж хийснээрээ яг нэхлээр энэ ерөнхийдөө юм нэг тэр эсүүдийн үйл ажиллагаа ингээд сэргээж ирдэг. Тэгээ тэрний дараагаар юм одоо барих тун болохоор 7 хоногт 2 удаа хийдэг. Ийм байгаа. Тэгэхээр энэ имийг хэрэглэсэн би сая нэлээд олон судалгаанууд уншлаа. Тэгээд хийсэн чинь нөгөө бэлгийн одоо цистит ойрхон хүрээд идэг. Тэр нь одоо харьцангуй ингээд багсан гэж байна. Энэ дайны судалгаа байна. За тэгээд дээрэс нь юу гэхэлэр өтрөөний одоо нөгөө эсүүд шүүрл ялгаруулдаг эсүүдийн үйл ажиллагаа нь ингээд баг шууд ингээд унтрахгүй ингээд бас харьцангуй сэргээд өтрөөний чиглэх орчин бий болгосон байна. За тэгээд дээрэс нь нөгөө захтнах тийм ээ эргэнэх тэр шинжүүд нь бас харьцангуй гайг болсон гэж байна. За тэгээд дээрэс нь өтрөөний орчин гэж ярьдаг тийм ээ. За тэр нь ингээд гайгүй тогтворж ирсэн гэж ингэж судалгааны үр дүнгууд байгаа байхгүй. Тэгэхээр энэ ийм одоо хэсгийн ийм дааврын эмчилгээ бол байдаг байна. За харин одоо жишээлх юм л одоо хит ингээ халууцдаг ч юм уу хөлс гардаг тий иймэрхүү юмд бол үр нөлөө бол багтай. Яг гэвэл энэ бүхэл биеэр нэг системийн хэмжээнд тардггүй учраас энэ тийм юмд баг хэрэглэхгүй гэж байгаа. Энэ дээр нэг анхаарах юм байна. Хэрвээ ийм тухайн хэсэг газарт нь хэрэгэлдэг юм өтрөөгөр хэрэгэлдэг ийм эмийг хэрэглэж байхад толгой одоо хүчтэй өвдөх тийм ээ мигрэнтэй ийм хүмүүсийн мигрэн дахих ийм шинж тэмдэг илэрдэг гэж байгаа. Тэгэхээр тийм байх юм бол энэ эмчилгээг бол зогсоно гэдгсэн байгаа. За тэгээд ингээд иймэрхүү юмнуудыг хийлээ. За тэгээд бас энэ болохоор бэлгийн одоо амьдралын хэвийн амьдралын одоо холбоотой асуудал учраас яг нь ер нь бол бэлгийн харилцааны үед аль болохоор одоо гулсуулах тийм ээ тийм
гээлийг бол хэрэгжилж авах хэрэгтэй. За ингэснээр бол өвдөлтөй алга болоод одоо хийхэндээ таатай юм байдлуудыг үүсдэг. Тэгэхээр энээс санаа зовж ичих юм байхгүй. Гэхдээ хамгийн гол нь аюулгүй тийм баталгаатай тийм гээлийг хэрэглэх хэрэгтэй. За ийм дааврын эмийг ч гэсэн яг баталгаатай газраас нь хилээд хэрэглэнэ. Гэхдээ дураараа авч хэрэглэхгүй би хэлж байгаа тийм ээ. Эмж үзээд ямар нэг харшлах юм байхгүй. Удамдчин буюу одоо ямар нэгэн байдлаараа хавдар үүсгэх эмгэг байхгүй ийм үс хэрэглэнэ гэж чинь. Тэрнээс гадна би нэг зүйлийг хэлээ. Ер нь бол одоо төрөх насны эмэгтэйчүүд заримдаа одоо өвчний улмаас ч гэдэг юм хавдар өвчин төрөлтөө үе цусаал юм уу ямар нэг юмас болоод одоо цаваа ахуулах ч гэдэг юм өндөвч ахуулах юм шиг тохиолдол байдаг. Тэр үед яах нь нөхөн сэргээ хэмжлээ гэдгийг бид нар ярих хэрэгтэй. Тэр үед одоо хэсгийн эмчилгээнд бас энийг хэрэгэлдэм байлаа гэж ингэж хэлсэн. Ингээд та нартай сайн сайхныг хүсэн өрөө төр баяртай.